Камбуча шүү. Камбуча юм биш үү? Яг байралтан тавь гэдгээр би ойлгохгүй байхгүй. Гаргаж чадахгүй. Хүмүүс яаж нэг гоё хэлээд тархинд нь ингээл гэ бодогтлон те. Энэ бүр ингээ хипхоп лайн явлаа. Өөрийг анбоксинг тавтаа морилно. Би өнөөдөр ширээгээ хэрхэн чимэхээ, ямар ч ус ундаа сонгоо мэдгүй байгаа хүмүүст би өгье. Миний өмнө Камбоча брендийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Хэдүүлээ ууж үзээд оногдох. За энэ болохоор Камбоча брендийн нөхөн сэргийг хоргоожуулна ашигтай бактеритай ундаагаан байна. Хэдүүлээ задалж ууж үзтгий. Энэ тийм нэг жоохон лимонлог жоохон эсгэлэн давтан байна. Гэтэ тийм амар хэвлэн бол биш юм байна. Тэгээ тийм гоё чимчээсэн мэдрэмж төрүүлж байна. Антиоксидантын агуулмж өндөр биеийг цэвэрлэж сахарын хэмжээг бууруулдаг юм байна. За энэ болохоор юу юм бэ наа? Нэг тийм гүзээлцэг амтгч байна. Чихэрлэг хэрний амар гоё зөөлөн. Энэ л хүүхдүүд бүр амар таалагддаг. За дараагийн ундаа нь энэ бол амар гоё зөөлөн тийм нэг цэлцэгнүүрийн хамт байдаг шүү дээ. Яг тийм хамт байна. За сайн би бүгдийг нуугаад үзчихлээ. Энэ Камбочагийн төрлийн хувьд тийм нэг гоё чимчгсэн эсгэлэндөө хамттай болохоор миний хувьд бол 10 оноо. Энэ бол тийм зөөлөн үзээлцэг шиг амттай. Хүүхдүүд бол үнэхээр таалагдана. Хүүхдүүдэд бол 10-аас 10 оноо байхаар байна. Энэний хувьд болохоор тийм нэг гоё зөөлөн тэлтгнүүр шиг амттай байсан. Энэ бол тийм ер нь л хүн болгон таалагдах юм байна. Энэ бас 10-аас 10 оноо гэж түнлээ. Та гэж гисэн ууж үзээд комментээр оноогоо үлдээгээрэй. Тийм эсгэлэндөө гоё амттай. За нөгөөдгийг амталж үзэж байгаа. Харьцуулаад оногдохгүй. Энэ нь илүү гоё. Энийг одол илүү гоё чихэрлэг. Тэгээд нэг тийм гүдэл тань шиг амтагч. За тэгээд энэний хувьд хэм бол бас тийм нэг эсгэлэндөө лимонлог амттай юм байна. Тэгээд яг буусны араас нэг тийм гаш дондоомар санагдаад дээ шүү дээ танаасаа. Тэгээд яг энийг уулгаас гоё юм байна. Арай нэг жоохон чихэрлэгдүү амт мэдрэмээр байдаг хүмүүст энэ бол үнэхээр гоё юм байна. Цагаан тараар ирсэн тошдынхоо одод гисийг нь хайрламар лагаал та ширэн дээрээ Камбоча брендийг сонгоорой.